мэдрийг хэлснээс ойлгосон хамгийн гол зүйл нь болохоор бид өөрсдийнхөө идэх зүйлийг хогоор бүтээж байна гэдгийг маш их ойлгосон. Тэгээд бас үүнийг хэрхэн дахиж тийм хог идэхээ зогсоох вэ гэдгийг бас ойлгосон. Тэгээд энийг болохоор бид нар ирээдүйдээ ойлгуулах нь зөв гэж бодсон. Тэгээд ийм жишээлбэл энгийн зүгээр хогнуудыг дахин боловсруулах хог гэж бас ялгахын хүмүүс зааж өгвөл тэд нар ирээдүгээ гэл гэгээтэйгээр харж байна гэдгийг бас маш ихээр ойлгосон. За дараагийнх нь нууцнд юу вэ? Бид нар болохоор хөдөө гадар хүмүүс мэдээж зугаалахдаа хогоо зарим нь авч явахаас залхуураад одоо хөдөө хайдаг уут одоо ундааны сав гэх мэт зүйлүүдээ харин тэр нь хүсэнд шингээд өөрийнхөө ойрт байгаа ургамал мод тэднийг бохирдуулж урахад нь тааж учруулж хүчил төрөгчийг маш ихээр бохирдуулж байна. За бидний яг хэлсэн санаа болох юм бол ерөөхдөө зурнаас ил гарч байгаа нь мэддэж болно. За эхлээд 1970 оныг бид нар өгсөн байгаа. За эндгээр хүнсний дэлгүүрээс одоо ингээд өөрт хэрэгцээтэй хэрэглээгээ ингэж хангаж аваад энэ хүн одоо өнөөдрийн жаргалаа ирээдүйн зовлон гэж мэдхгүйгээр одоо ингэж хүнсээ хэрэглэсэн байгаа. Гэр оронд аваачиж тэгээд энэ хүн мэдээж тэр одоо тухайн цаг үеийн бадааш тиймэл байсны улмаас одоо энэ хүн маань хогоо ингэж хуваарлаж зөв зохистой хуваарлна гэдэг тийм ойлгохтойно мэдхгүй байсан учраас одоо ингэж шууд ингэж хайсан байгаа эко хог молон бусад хогийг хамаагүй ингэж хайсны улмаас одоо гялгуурт одоо жишээлбэл хогийн пүүкер дотроос салхин ингэж тугдаад ил гараад ирсэн. Тэр хог нь мэдээж он удаан жил дамжин авсаар байгаа. Түүний хайч үеэр нь илэгдэн гарсаар ингэж бидний хог маань ингэж хогоо ахиж идтгээ гэсэн санаа гарсан байгаа. За 1970 онд хаягдсан хогийг өнөөдрийн бид нар идэж гин гэсэн санаа